хөвчлөхээрээ өглөөс хаврын үйлчлэлөө шилжиж байгаа энэ үед хэрхэн загварлаг харагдах талаар аргуудаас хуваалцъя гэж бодлоо. Part 1-ээр болохоор бэлтээ сонгож авсан байгаа. Бидний шүүгийн хөвчлөг хавар намрын хувцснуудаас ер нь бэлтээ бол заавал байдаг. Тэгэхээр бэлтэн дээрээ загварчилж харцгаая. За эхлээд ингээ бэлтээ гомс гэсэн байна. Манай Монголын хаврын үйлчлэл ерөнхийдөө бол салхитэй жоохон зэврэн бас хүүтэн байдаг. Тэгээд ерөнхийдөө бол толгоогоо бас дааруулахгүй хичээгээд малгай бас хөрхөн өсгөр малгай мөсчлэн. За тэгээд бидэнд ийм ноосон цамцнууд ерөөдөө айгүй хийдэг штеп. Энэ ноосон цамцаа ингээд үзэнд ингэж уяад энэ болохоор яг одоо ерөөдөө бол тренд болж байгаа стайлингийн юм арга байгаа. Тэгээд ингээд малгаатайгаа өнгө тагнуулаад ингээд цамц бол гадуур хувцсан дээр ингээ уйчихад айгүй загварлаг харагдана. Би айгүй их алхдаг учраас доогор нь пүүз өмсөе гэж бодлоо. Пүүзнийх нь оруулах улаан учраас улаан амьс бол өмсөн байна. Монохром гээд одоо хувцлалтын нэг ийм арга байгаа. Энэ болохоор нэг өнгөөр дагнаж хувцлах ийм тренд бэлгэрч байгаа. Тэгэхээр би аксессуараараа ер нь бол хослуулаад бас ингэж өмсч боолно. Энэ ингээд ихмэл цүнх байгаа. Би нэг өөрөө нэгсэн улаан цагаан өнгийг хослуулсан ийм цүнх өөртөө нэгсэн. Ямар ч өнгөн дээр энэ цүнхийг өөрчлөхөр одоо нэг аксессуараар ингэж өнгө нэмж өнгө төрхөө тогтдог бас юм стайлинг тип идэг штеп. За эсвэл энэ малгай арай зузаатаад ивэл бас өөр сэлж болно. Энэ хөрх альчуур, олон альчуур улаан өнгөтэй. Би айгу улаан өнгөтэй л да. Тэгээ надад бас айгу цогтөг. Тийм болохоор би ингээд улаан цагаан өнгийг хослуулад энэ хөрхэн загварлаг харагдаж бас болно. Толгой даарахгүй бас хөрхэн загварлаг харагдана. Ингээд ерөнхийдөө бол ингээд өнгийг ослуулад өмсчихэд аюу гой харагддаг. Одоо энэ улаан, цагаан, бэж өнгөтэй ингээ харангууд ингээд зүгээр хар болтойг тий. Зүгээр нь джинсэн дээр өмссөн хар болтойг аюу гой өнгө нэмж байгааг та нар харж байна. Тэг аксессуараар аюу тод өнгө, ассан өнгийг ингээд өмсөд аюу загварлаг харагдана гэсэн үг. За тэгээ цамцаа яг хүзүүн дээр уйхаас жоон халууцаад ч юм уу жоохон аваараа дэвэл ингээд бүслэхийнтэй бас уддаг юм стайлингийн тип бол гарсан мэлий. Бүслэхийндээ бол ингээд уйчаад бас өөр харагдчихсан. Та нарт ямар вэ? За ингээд бас загварлаг харагддаг шүү. Гадуур хувцсан дээр ингэж уяад, давхарлаж ингэж ороолт толгож уяад давхарлаж өмсөх стайлингийн арга яг тренд болж байгаа. Тэгэхээр энийг та нар бол тушаад үзэхэд бол гимгүй шүү. За тэгээд бас цамцаа ингэж өөр ингэж бас уйж болно. Бүр харагдана. Тэгээд ийм юпэн дээр аимсан ингээ уртаар татаад балтаа гонг ингээ өмсчил айгу загварлаг бас гоё харагдаж байгааз.
ингээд бас өмсөж болно. Яг миний энэ харуулж байгаагаар пүүзний өнгөтэй ингээд пүүзний өнгөтэй өмсөн одоо ямар нэгэн хувцсныхан яг аксессуараараа ингэж өнгөө дагнаад ичсүүлээд ингээд аимсан малгайн цүнхэн ингээд нэг тооны өнгөтэй тий тэгвэл аим гоё цэгцтэй зэвэрхэн харагддаг гэж би бас боддог. Би өөрөөдөө нэг өнгийг айгу дагнаж өмсөх дуртай. Хоёр дахь лүг гэрээ болохоор за бэлтэн дээрээ арай өөр өнгийг дагнаад стайлинг хийж байна. За хүмүүст ийм өнгийн оролт байдаг. Үнийг ингээд зүгээр ингээд сулхан ингээд ороочход аюу гоё харагддаг. Тэгээд сарвчтай малгай. Өмсгөө тас гоё харагдаж байгааз. За ингээд өнгө дагуулад ягаан өнгийн бүдэг ягаан өнгийн оролт тод өнгийн ягаан сарвчтай малгай. Тэгээд ягаан өнгийн пүүз. Тэгээд ингээд чихвчээ зүгчгэд аюу хөөрхөн заварлаг харагдана. Тэгээд надаас юм хөөрхөн цүнх чинэл ягаан өнгийн цүнх байдаг. Энэ дээр нэг хөөрхөн цүнхний зүйлнүүд одоо маш их модонд орж байгаа. Ингээд цүнхэндээ янз янзын зүйл зүүчих аюу хөөрхөн харагддаг. Ингээд юу нь бол завсрын өнгийн ерөнхийдөө бол ягаан чинэл ягаан өнгөд орчихсон ийм хөөрхөн стайлинг бүрдүүлж болж байна. Загварлуу бөгөөд бас дулаахан өмсдөггүй эсвэл нэг хэрэгэлдэггүй юм нэг оролт малгай өнгөрөө байдаг штеп. Эднээсээ бүгдийг ингээд ашиглаад стайлинг бүрдүүлээд ингээд гоё өмсөж хөвший гэж би уриалмаар байна. За тэгээд ийм албан ёсны ийм офис хувцастай чөлөө тийм маягийг юм хослуулдаг бас ийм тренд бол одоо яг тренд болж байгаа. Streetwear and formal mix гэхүү. Тэгээд ийм зүгээр энгийн офис бэлтэн дээр доогуур нь пүүзтэй гадуур явхад өмсгөд чивтэйхэн дараагийнхан 3 дахь лүг болохоор цэнхэр өнгийг ерөөдөө сонгосмоо. Бас батуураа цэнхэр өнгийн өсөөд бас ийм цэнхэр өнгийн ноосон цавцаа ингээд тохоод цамцаа уухгүй зүгээр ингээд тохоо өмсчих бас болно. Тэгээд малгай яг хавар аягүй салхитай болохоор одоо малгай өмсөх нь бас их зүгээр сэтгэдэг. Хөрхөн нөгөө хөвсгөр хан шиг хөрхөн малгайгаа өмсөөд та ингээд юм доогоороос нөгөө цайврынгийн нөгөө бүдтэй надад энэ нэг юм өөр хөвчих үн
цахилгаантай жижигхэн цүнх бэдэг яг өнгө хоршож байгаа учраас би ингээд зүүцэн. Гэхдээ энэ дээр нэг цогж байгаас би сайн ирэлзээл байна. Эсвэл ийм үүр гөвч ингээд өмсчихэд бас болно. Гэтэ яг энэ цамц товчгоо жоохон бэмбэ ингээд янзлаа тасчихсан санагдсан. Ингээд бас явж болно. Эсвэл өнгө дагуу юм пүүз өмссөн учраас юм спортын үүргэвч бас ингээ барьчих болохоор юм шиг санагдаад бас ингээ үдсэн байгаа. Өөрчж болно, ингээ барьчих болно. За тэгээд юупгэн дээр бас өөрөөр бас хүмүүст үтсэн байна. Кэмпүүцтэй юм. Ихэд бол юм хүүтэн үнгийг хоршуулж өмссөн байна. Өнгө дагуу юм бас бэлий. Би өнөхөд бол өнгүүдийг аяг оршуулах аяг дуртай. Нэг өнгийг дагнаж өмсөх аяг дуртай. Гой харагддаг. Гэж өмсч байна. Эсвэл нөгөө түрүүн ягаан лукэн дээр өмссөн цүнхээ бас үүрч болохоор гэхдээ энэ дээр нэг баг шиг би. Эсвэл ингэ зүг барьчмаар ч юм уу. Ингэ барьж бас болохоор л юм. Эсвэл энэ спорт үүргэвч бас ингээд зүгээр барьчих бас болохоор. Гэтэ жоохон бэрхэд төвхтэй юм зүгээр үүрчих бас болох байх. Ингээд бас нэг явж болно. За ингээд партныгийн лүкүүд нэг иймэрхүү байлаа. Бүгдээрээ энэ аргуудыг, стайлингийн аргуудыг хэрэгжүүлээд яг одоо шүүгээ ухаад аль яаж ингэж стайлинг хийж яг намайг ингэж дагаад ингэж өмсөрөө гэж уриалъя. Тэгээ бүгдээрээ өнгөлөг байцгаан, өнгөлөг хувцалцгаан гоё харагддаг бэ. Тэгээд бичлэгээ дуусгая. Баяртай.